UBS телевизээр шинэхэн өглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе уу цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За анагаахын их сургуулийн олон улсын тэнхимийн эрхлэгч Пак Жинхүн доктор, за мөн Инжээ их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Хо Гёнхэ, за мөн World Korea Group-ийн ерөнхий менежер, хуульч Төвшин Заяа, за мөн орчуулагч Инэрл нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Good morning. За тэгэхээр бас телевиз үзэж байгаа үзэгчд маань бас дэлгэцэндээ анхаарлаа хандуулаад бас бидний нэвтрүүлгийг бас дуустал нь үзээсэй гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр бас оюутан залуучууд маань одоо төгсөөд за мөн их сургуулаа сонгох гээд гадагшаа явах гэж байгаа юм хүүхдүүд байвал бас эцэг эхчүүд маань ч гэсэндээ бас анхаарал хандуулахад болох байхаа гэж бодож байна. Тэгээ за юуны төрөнд бас зочдоо та бүхэндээ танилцуулаад явчих тий. Манай хүрэлцэн ирсэн зочин бас үзэгчтэй хандан өөрийгөө танилцуулаад бас сургуулаа танилцуулж өгөхгүй юу? 자기소개 또는 학교 소개를 부탁드립니다. 네, 안녕하세요. 저는 차의과학대학교 글로벌교육원장 박진훈입니다. 교수 박진훈입니다. 선배는 비월 차 안가해 surгуулийн олон улсын тэнхимийн дарга 박진욱 доктор байна. 다음. 네, 안녕하세요. 저는 인제대학교 국제교류처장 허경혜 교수입니다. 선배는 비월 인제 их сургуулийн гадаад харилцааны албаны дарга 허경혜 доктор байна. За тэгэхээр бас сургуулаа бас нэг мэдээж нэвтрүүлэгт оролцож богинохон бас танилцуулаад өгөхгүй. 이제 학교 소개 처음부터 해주시면 감사하겠습니다. 저희 차의과학대학교는 의료 전문 대학교입니다. манай 차 안가해 их сургууль бол эмч зөвлөхөөр алдартай өндөр түвшний их сургууль юм аа. 한국에서만 8개의 병원을 가지고 있고 그다음에 전 세계적으로 94개의 병원을 가지고 있습니다. Солонгосод бол 8 гаруй эмнэлэгтэй бөгөөд олон улсад бол 94 эмнэлэгтэй. 저희는 연구하고 그다음에 교육에 힘쓰는 학교입니다. Бид бол судалгаа болон суралцах чадварыг өндөр болгодог тийм. 몽골에 우수한 인재들이 많다고 해서 기대를 품고 몽골에 왔습니다. Монголд ухаалаг оюутнууд зөндөө байгаа гэж ойлгоод суралцах хүсэж байгаа оюутнуудыг яг өөрсдөө хүрэлцэн ирээд тийм. За тэгэхээр бас яахын аргагүй Солонгосын одоо анагаахын салбар бол яалтчгүй бас тий маш өндөр хөгжилтэй болсон байгаа. Тэгээ тэрэн дээр бас нэмээд ингээ оюутнуудыг бас авах зорилготойгоор өөрсдөө хүрэлцэн ирсэн байх шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас яг анагаахын чиглэлээр сурах гэж байгаа оюутнууд байвал бас яг одоо энэ 4-р сарын 12, 13-нд болох өдөрлөгт хүрэлцэн ирээд бас сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг аваад за тэгээд мөн өөр ямар давуу талууд байх уу те энэ талаар бас авах боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр бас Инжээ их сургуулийнхаа бас 이제 소개를 네, 인제대학교는 한국에서 최초로 학교 법인 부속 대학병원을 설립한 대학교입니다. 인제 их сургууль бол Солонгосоос анхны одоо эмнэлэгтэй хамтарсан сургууль гэж одоо батлагдсан сургууль юм аа. 부속 대학병원이 한국에서 두 번째로 많아요. Одоо ингэж эмнэлэгтэй хамтарсан сургууль бол одоо Солонгосод хоёр дахь хор их байдаг. 네, 서울에 2개가 있고 부산에 2개, 총 4개의 대학병원을 가지고 있습니다. 많은 병상수를 가지고 있어요. Солонгосод Сөүл хотод 2, Бусан хотод 2 гэж 4 тийм эмнэлэгтэй хамтарсан сургуультай сургууль юм аа. 네, 그래서 이제 의과대학, 간호대학, 약학대학 등 이제 보건 의료 쪽으로 굉장히 유명한 대학입니다. Одоо эмч, зөвлөх, эм зүй зэрэг анагаахын талаар маш алдартай сургууль юм аа. 근데 그 외에도 공과대학, 컴퓨터 AI 대학, 미디어 컨텐츠 대학 등 10개의 대학에 40개의 학과를 가지고 있어요. Түүнээс гадна инженер, компьютер, хиймэл оюун ухаан ба одоо нийгмийн ухаан чиглэлийн 10 их сургууль 40 тэнхим ангитай их сургууль юм аа. 네.
인제대학교에는 이제 석사, 박사 과정생 또는 학부생의 몽골 학생들이 있는데 정말로 이제 뛰어난 학생들이 많이 있어요. 그래서 좀 더 이제 우리 학교를 더 알려서 훌륭한 학생들이 와서 같이 공부를 하면 좋겠다 생각해서 여기 오게 되었습니다. Эмзэг их сургуульд бол бакалавр мөн тийм магистр, доктор зэрэглэлийн олон монгол сурагч нар байдаг. Үүний улмаас илүү их монгол сурагчдыг манай сургууль руу ирээсэй гэж уриалан хүсэж байна. Яг одоо Монголын оюутнууд гадаадд очихоор яг ингээд нөгөө ялгардаг гэж сонссон л да. Тэг яалтчгүй манай Монгол одоо хүүхдүүд маань их толгой сайтай тэгж ухаалаг байдаг. Тэгээ орчиндөө маш амархан дасдаг бас тийм байгаа. Тэгэхээр бас Монгол оюутнууд маань бас яг гадаадын улсад очихороо ер нь бол яг л Монгол улсаа төлөөлж явж байгаа учраас бас өөрсдөө яг тэрийг маш сайн ингээд нөгөө одоо Монголоос уртчилж шүү дээ. Тэгэхээр бас энэ одоо Солонгос одоо доктор профессорууд маань яг ингээд Монгол хүүхдүүдийг бүр голчлон яг голчлоод ингээд яг маш сайн байдаг гэдэгт маш дуртай байдаг. Тэгэхээр бас эмзэг их сургуульд маань гэсэндээ маш олон Монгол оюутнууд байгаа бах. Тийм мөн одоо анагаахын сургуульд бас хэр их Монгол хүүхдүүд байна. гадаад хүүхдүүд. 네, 자의과 대학교에는 이제 외국인 또는 몽골인의 비율이 얼마나 되는지. 저희 차의과학대학교는 이번에 전격적으로 외국인 모집을 결정하였고 저희는 아직 외국인이 그렇게 많지는 않고 몽골인도 아직 없습니다. 네. 어떠긴 байдлаар бол гадаад оюутны хувь багч гэсэн энэ жилийн эсэлтээр та бүхнийг урьж суралцвал. Тэгээ ер нь бол яг бас яг цаашдаа одоо яг дотроо байдаг сургуулиуд маань олон улсын чиглэлээр бас хүүхдүүдийг татах зорилготойгоор энэ улсуудаар ингэж явж өдөрлөг зохион байгуулж байгаа шүү дээ. одоо ингээд 죄송합니다. 그 이제 되게 많은 학교들이 되게 많은 몽골 학생들을 이제 한국 대학교에 파견시키지만 이제 자의과 대학에도 모든 학생들이 오길 기원한다고 하십니다. 감사합니다. 아마 그렇게 될 것 같습니다. 무슨 일 болох. За тэгэхээр бас мэдээж хэрэг World Korea Group маань жил болгон маш том оюутан залуустай зориулсан өдөрлөгийг зохион байгуулдаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн бас өдөрлөгийн онцлог маш олон жил дараалал хийж шүү дээ. Тэгэхээр бас энэ жилийн онцлог ямар вэ За очоод бас сургуулаа судлахад мэдээж хэрэг яг сургуулийнхаа багш нар болон менежер болон удирдлагын төвшний хүмүүс ирсэн байгаа учраас бас илүү давуу талтай болов энэ талаараа бас үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулах. За сайн байцгаана уу бүгдэнд өглөөний мэнд хүргэе. За World Korea Group маань товчхондоо болоо 2003 онд үүсгэн байгуулагдаад үүнээс хойш одоо ингээд 7 улсад яг 7 глобал оффистайгаар албан ёсны ингээд олон улсын боловсрол зуучлалын байгууллага байгаа. Тэгээ манай Монгол оюутан залуус бол хэдийнэ мэддэг болсон байх. За энэ удаагийн боловсролын үзэсгэлэн бол манай 23 дахь удаагийн боловсролын үзэсгэлэн байгаа. За тэгэхээр яг энэ 23 дахь удаагийн 2025 оны хамгийн анхны боловсролын үзэсгэлэн дээр бид нар маш олон давуу талууд байна. За тухайлбал бол маш олон анагаахын сургуулиуд хурж ирж байгаагаар онцлогтой байна. За дээрээс нь бүгд найрамдах Солонгос улсын шилдэг топ одоо улсын ихтэй сургуулиуд маань хүрэлцэн ирж байна. За мөн дээрээс нь хувийн томоохон одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа сургуулиуд бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр яг энэхүү боловсролын үзэсгэлэн дээр маш олон тийм онцлогуд байна. Үүнээс томоохнуудын дуртад хэлбэл хурж ирсэн оюутан залуус маань шууд багш төлөөлөгчнөөс зөвлөгөө мэдээлэл аван элсэл бүртгэлээ газар дээр нь хийх боломжтой гэсэн. Тэгэхээр дандаа багш нарын удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн учраас оюутан залуус одоо маш том боломжийг олгоно гэсэн. За хоёрдугаар талаараа зөвхөн нөгөө хэлний бэлтгэл бакалавр, магистр, доктор гэхээсээ илүүтэйгээр бас одоо хэдийнэ монголчуудын танил болсон World Korea Group-ийн анхлан хэрэгжүүлж эхэлсэн суралцангаа ажиллах хөтөлбөр, за мөн English track хөтөлбөр, за мөн дээрээс нь бусад ингээсэл бүртгэлүүднийг газар дээр нэг дор одоо бүгд явагдана гэсэн. Мөн дээрээс нь World Korea Group-ийн зүгээс оюутнуудаа ямар урамшуул, ямар гоё хөнгөлөлтийг олгож байгаа гэхээр яг тэр хоёр өдөр буюу одоо энэ 4 сарын 12-ын 13-ны өдрүүдэд болох Blue Sky Tower-ийн 2 давхарт Emerald хурлын танхим зохион байгуулагдаж байгаа. Энэ 2 өдөр болох боловсролын экспо дээр бүртгүүлсэн аль сургууль дээр бүртгүүлсэн бүх оюутнууд нь зуучлалын хөлс 50% хөнгөлөгдөж байна. За мөн дээрээс нь бүртгэлийн хураамж маань тэг төгрөг буюу ямар ч бүртгэлийн төлбөр төлөхгүйгээр та шууд хүссэн сургуультай бүртгүүлэх боломжийг олгож байгаа. Тэгээ энэнгээрээ бас маш том давуу талуудтай байгаа. Ялцч бас өдөрлөгийн бас давуу тал тийм байдаг шүү дээ. Бас зохион байгуулж байгаа бас World Korea Group маань бас
оюутан залуустаа бас тэтгэлэг хөнгөлөлт гэдэг маш олон зүйлүүд байна. Тэгээд энэ дээр бас одоо юу гэдэг яг одоо хэлний бэлтгэлд явах ч юм уу тий эсвэл одоо яалтчгүй давуу тал бол солонгос хэлтэй эсвэл англи хэлтэй байх юм бол хүүхдүүдэд маш том давуу тал байгаа шүү дээ. Тэ санхүүгийн одоо юу гэдэг химнэл дээр нь бас тэ шууд очиод сургуультай сурах юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаар бас зөвлөгөө мэдээллийг хүргүүл. Зөв. За одоо сүүлийн үед бол зөвхөн солонгос хэл гэлтгүй одоо манай оюутнуудын хувьд бол сурагчдын хувьд бол айгүйх англи хэлтэй болцгоосон байсан. За маш их англи хүүхдүүд гарч ирсэн. За түүнийгээ дагаад мөн бүгд найрамдах солонгос улсын ихтэй сургуулиуд маань зөвхөн солонгос хэл дээр ингээд тэтгэлэг өгөө зөвхөн солонгос дээр хичээлээ үзэх гэхээсээ илүү сүүлийн жилүүдэд англи хэлний хөтөлбөр буюу English Track гэдэг хөтөлбөрийг одоо гаргаж ирсэн байдаг. Тэгээд манай дээр хурж ирж байгаа бүх сургуулиуд бас энэ хөтөлбөр байгаа. Тэгэхээр оюутан залуустай хандаж хэлэхэд англи хэлний оноотой оюутнууд маань ч гэсэн яг солонгос хэлний оноотой оюутнуудтай адилхан хамгийн багадаа 20-оос хамгийн ихдээ 100 хүртэлх хувийн буюу огт үнэгүй суралцах боломжийг хүртэл одоо энэхүү өдөрлөгөөр олгож байгаа гэсэн. За мөн дээрээс нь солонгос хэлтэй оюутнууд бол мэдээж хэлний оноо топик онооноос шалтгаалаад бас тэтгэлэгтэй 100% үнэгүй суралцах боломжтой. Харин тэгвэл энд одоо ямар нэгэн хэлний оноо байхгүй гэхдээ хэлний оноогоо авч амжаагүй ч гэдэг юм уу те. Тийм оюутнуудын хувьд бол тэгсэн мөртлөө англи хэлтээс солонгос хэлтэй байдаг тийм үү. Энэ оюутанд болохоор ямар боломж олгож байгаа вэ гэхээр хэлний оноо шаардлагагүйгээр шууд сургуультаа авч байгаа сургуулиуд бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр энүүгээрээ бас хэлний оноо шаардлагагүйгээр шууд бүртгүүлээд тэтгэлэг авах боломжтой гэсэн үг. Бүр огт хэлгүй оюутнууд нь мэдээ санаа зовх шаардлагагүй. Хэлний бэлтгэлээр явах боломжтой. Тэгээ үргэлжлүүлээ бакалавр магистр. Тэгээ хэлний бэлтгэл дээрээ бас ингээд сургуулиуд маань өөрсдийн гэсэн томоохон бас тэтгэлэг хөтөлбөрүүд хөнгөлтүүдтэй ирж байгаа. Тэр бол ингээд ноц хиймээр байж. Тэгээ яг хөрөлцөн өдөрлөгтөр хурж ирээд гоё илүү олон сурпрайзуудтай мэдэх боломжтой. Тий, яг одоо ингээд удирдлагын түвшний хүмүүс ирсэн байгаа болохоор би бас асуумаар л оюутан одоо гадаадын оюутан хэрвээ ирүүл те бас яг ямар одоо зөвлөх зөвлөмж те эсвэл одоо юу гэдэг за иймэрхүү байвал одоо давуу талдаач гэдэг юм уу тэр талаар бас зөвлөгөө зөвлөнө. 이제 외국 학생들이 대학교에 입학하기 위해서 조그마한 어떤 팁 같은 거를 나눠줄 수 있냐? 네, 일단 한국으로 오시기 때문에 한국어 공부를 조금 해주시면 좋을 것 같고요. 대학교에서 제가 아이들을 가르쳐 보니까 가장 중요한 건 열정이라고 생각합니다. 그래서 열정과 그다음에 자신의 꿈을 가지고 대학교에 오면 저희 학교에는 많은 과들이 있기 때문에 그 과에서 충분히 자기 꿈을 실현할 수 있을 것 같거든요. Одоо баг зэргийн зөвлөмж өгье гэхэд нэгт бол солонгос улс руу ирээд төрөлцөн ирээд сурж байгаа учраас солонгос хэлний баг зэргийн мэдлэгтэй байхад бол талтай тохиромжтой. Хоёр дахь нь идэх хэрэгтэй гэж байгаа. Тэр идэвхээр өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгоо одоо манай цаа их сургуульд бол зөндөө олон анги тэнхэн байдаг. Түүнд ингээд идэвхтэйгээр суралцаад өөрийнхөө хүсэл мөрөөдөлтэй хүрээсэй гэж уриалж байна. Ямар ч тач одоо солонгос улс гэхээр маш ойрхон те бидний одоо Монголдо маш ойрхон ийм улс те ядаж яваад ирэхэд те ээж автагаа уулзахад амралтаараа ч гэдэг юм уу баяр ёслолоор ирэхэд маш ойрхон байдаг. За дээр нь ингээд очиод амьдрахад маш ойрхон тэгээ дээр нь одоо юу гэдэг ажил хийх боломжтой байдаг маш одоо боломжийн ийм зүйлүүд нь ойрхон байдаг учраас бас солонгос улсыг их сонгодог болов гэж бодож байна. Тэгэхээр бас яг энэ би гадагшаа явж сурнаа гэсэн ийм бодолтой одоо хүүхдүүд одоо сургуулаа төгсөөд байж байгаа болвол тэг яг одоо саяны одоо энэ багшийн докторийн хэлдгээр бол тий яг ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө тий энийг яг хийнэ гэсэн юм зоригтой тий ийм хүүхдүүд байх юм бол ялтчгүй манай монгол хүүхдүүд бол аль ч улсад яг тэргүүлэх яг тийм байж идэг шүү дээ. Тэргүүлэх оюутнуудаар бас яг ингээд сонгогдож идэг учраас бас яг энэ удаагийн бас өдөрлөгт ингээд бас очиж ямар хуу гой давуу тал вэ тий өөрөөсөө бас ингээд маш гой сюрприз байгаа юм шүү дээ. Тий багш нар маань одоо яг ямар тэтгэлэг өгөх үү те ямар юу байх уу гэдгээ бол яг өдөрлөг дээр зарлах юм байна шүү. Тэгэхээр та бүхэн маань гэсэндээ бас очоод өргөнөөр хүрэлцэн ирж бас оролцоосаа гэж хүсэж байна. Тэгээ манай 인제 их сургуулийн багш маань бас нэг зөвлөмж. 인제대학교 이제 대표님도 조그마한 팁을 해주시면. 일단 인제대학교는 외국인 학생들이 학부하고 대학원에 400명 정도 있고요. 400명 정도가 있고요.
한국어 어학원에 600명이 있어서 1000명 넘게 있습니다. Одоо энэ их сургуульд бол одоо бакалавр магистрийн түвшинд бол 400 гаруй одоо хэлний бэлтгэлийн түвшинд бол 600 гаруй сурагчтай гадаад оюутан сурагчтай. 약 35개의 다른 나라에서 많은 유학생들이 와 있어요. 35 гаруй улсаас энэ их сургуульд суралцах гэж 그러니까 үргэлжлүүлсэн 물론 байдаг. 이제 몽골 학생들도 있고요. Мөн адил Монгол сурагчдад бас зөндөө олон байдаг. 그 중에서 이제 한국 정부 초청 장학생, 그 GK에서 장학생이 한 120명 정도 있습니다. Тэр дундаасаа одоо Солонгосын засгийн газрын тэтгэлэг хамаарагдсан сурагч бол 100 гаруй сурагч нар байдаг. 예, 대부분이 이제 대학원생이 많이 있고요. Ихэвчлэн одоо магистр, докторт суралцах гэж хүрэлцэн ирсэн хүмүүс байдаг. 네, 그래서 이제 GK 헬스 장학생에 관심 있는 학생들은 저희 학교에 지원을 해주시면 저희 학교에 배정된 티오가 많이 있거든요. 그래서 선발될 가능성이 많습니다. Одоо Солонгос улсын засгийн газрын тэтгэлэгт хамаарагдахыг хүсэж байгаа хүмүүс бол манай NJ их сургууль бол та бүхэнд өргөн хүрээний боломжийг өгдөг. Тэгэхээр бас яг улсаас нь тэтгэлэг авахын тулд бас магистр болон тийм докторийн зэрэг хамгаалах гэж байгаа хүмүүс маань бас илүү бас тэр тал руугаа тэтгэлэг аваад өөрөө амьдраад тэнд бас ажиллаж амьдрах юм маш гоё боломж байгаа юм байна. Тийм NJ их сургуулийн гэсэндээ тийм. За тэгээ бас сургуулиудын бас мэдээллийг хүргэх үү. Яг одоо өдөрлөгт хичнээн сургууль орж байна. За өдөрлөгт бол яг 10-аад сургууль оролцож байгаа. За тэгээ 10-аад сургуулийн багш төлөөлөгч нар өөрийн биеэр захирал удирдлагууд те өөрсдийн биеэр хүрэлцэн ирж байгаа. Тэгэхээр энэ дээр улсын сургуулиуд ч байгаа, за мөн хувийн сургуулиуд ч байгаа. Тэгээд түрүүн хэлсэнтэй анагаахын чиглэлийн сургуулиуд ч мөн байгаа. Тэгээд түрүүн бас нөө дахиад тодруулаад хэлэхэд суралцангаа ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багада 2-3 сургууль хүрэлцэн ирж байгаа. Тэгэхээр одоо Монгол оюутнууд маань тэнд очиод бага цагт хичээл үзээд бусад цагтаа яг ийм хууль ёсны дагуу ажиллаж амьдрах за эсвэл сургуулаа 2-4 жилийн дараа төгссөний дараа гэр бүлээ хажуудаа авч гэр бүлээрээ тухайн улсад ажиллаж амьдрах эрх олгох ийм гоё хөтөлбөртэй сургуулиуд хүртэл байгаа. Тэгээд мөн World Hero Group-ээс энэ 23 дахь удаагийн зохион байгуулагдж байгаа энэхүү боловсролын үзэсгэлэнд хүрэлцээрсэн маш олон боломжуудыг оюутан залуус та бүхэн авах боломжтой шүү гэж дахин хэлье. Тийм. За тэгэхээр бас хоёр сургуулийн удирдлагууд маань бас Монголд ирсэн бас сэтгэлдээсээ 이제 몽골에 오신 소감 들으세요. 네, 몽골에 처음 와서 이곳으로 바로 왔는데요. 첫인상이 아주 깨끗하고 그다음에 몽골의 첫인상이 너무너무 좋았습니다. 또 Монголд анх ирээд яг ишээ нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн байгаа би өөрөө бол тэгээд анхны сэтгэлдэл бол маш цэвэрхэн ястай гоё санагдаж байна. 네, 이 첫인상이 저희 학교와 인연이 더 넓어졌으면 좋겠고요. Одоо энэ анхны сэтгэл маань манай сургуультай илүү өргөн харилцаатай болохыг 차의과학대학교 같은 경우에는 우수한 연구진과 그다음에 훌륭하신 교수님, 많은 의사들이 몽골의 유학생들과 만나서 시너지를 낼 수 있을 거라는 확신을 가지고 있습니다. Одоо цаа анагаахын их сургууль маань олон судлаач мөн олон доктор, профессор, эмчнэр хамт ажиллаж байгаа учраас одоо Монголын ухаантай ухаалаг сурагч нартай нийлээд илүү өндөр түвшний мэдлэгийг авахд боломжтой. Өдөрлөг дээр бас тийм нөгөө яг төлөөллүүд нь хүрээд ирсэн байгаа учраас бас тийм яг одоо өөрсдөө ямар давуу тал вэ тийм яагаад тэгэхээр имлэг бол бас тийм анагаахын чиглэл бол бас тийм амаргүй мэрэгжил чиглэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас яг энэ анагаахын чиглэлээр яг гадагшаа яваа суралцах уу гэдгээ бас тийм яг ингээд нөгөө шийдээгүй ч юм уу тийм ийм хүмүүс байх юм бол яг гоё тэрэнд нь шийдлийг гаргаж өгөхтэй яг удирдлагууд болон яг чиглэлийнхэн хүмүүс нь ирсэн байгаа юм шүү дээ. 자, 이제 네, 대학교. 네. 이제 같이 이제 막 점심 때 도착해서 이제 바로 여기로 왔어요. Одоо хамт одоо өдөрхөн цагт хүрэлцэн ирээд ишээ. 네, 그래서 차 안에서 이제 바깥으로 보는 이제 풍경과 공기가 정말 너무 탁
트여가지고 굉장히 상쾌하고 하늘도 굉장히 맑고 그래서 첫 느낌은 정말 이렇게 기분 좋다. 네, 저도 몽골이 처음인데 그런 인상을 받았습니다. Мөн би ч гэсэн Монголд анх хүрэлцэн ирж байгаа. Одоо ирэх замдаа машины цонхоор ингээ гадна байдлыг харсан чинь маш цэлмэг цэмцгээр тэр хөх тэнгэрэн шиг гэдэг ч юм уу тийм маш гоё санагдсан. 네, 이제 남은 기간 동안 몽골의 맛있는 음식도 먹고 그다음에 이제 앞으로 이제 몽골과 인제대학교가 같이 해서 이제 훌륭한 인재를 키워낼 수 있겠구나 이런 느낌도 있었습니다. Одоо үлдсэн хугацаанд Монголын амттай хоолнуудыг амтлаад бас ингээд Монголын сурагч нартай одоо энэ их сургууль маань бас өргөн харилцаа бас үүсгэх боломжтой юм байна гэдэг сэтгэл төрсөн. Тэг яг одоо анх ирж байгаа солонгосууд маань бас яг ингээд тийм нөгөө Монголын яг ингээд тэнгэр тэгээ тэр салхийг бас айгуу гоё мэдэрч идэг тэгээ тэр салхи их гоё санагддаг. Тэгээ анхудаа ирсэн хоёр багш бас удирдлагууд маань тий одоо яг өдөрлгөөсөө өмнө тий бас гоё Монголынхаа гоё газрыг үзээд бас тэгж яваад бас өдөрлөгтөө яг бэлтгэх нь шүү дээ тий өдөрлөг 12-13 болох учраас тий. За World Korea Group-ийн зүгээс бас өөр одоо зөвлөмж байвал тий. За тэгээд энэ жилийн боловсролын үзэсгэлэнгийн онцлог давуу талуудыг түрүүн хэллээ. За тэгээд дахин нэмж дуртахад 4-р сарын 12-13-ны өдрүүдэд Blue Sky Tower-ын 2 давхарт Emerald хурлын тахимд буюу Emerald Hall манай энэхүү 2 өдрийн боловсролын үзэсгэлэн арга хэмжээ маань зохион байгуулагдана. Тэгэхээр оюутан залуус та бүхэн маань шууд хурж ирээд шууд бүртгэлээ өсгөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэхүү 2 өдрийн боломжийг битгий алдаарай. Маш олон гоё хөтөлбөрүүд хүлээж ийн, маш олон гоё хэлний бэлтгэл бакалавр гэж суралцах боломжууд та бүхний хүлээж байгаа шүү гэж дахин хэлье. Тэгээ 12-13-нд цөмөрөө уулзцгаая. Тийм. За тэгээ үзэгчдээ бас яг та бүхэнд маш хэрэгтэй мэдээллийг бас хүргэсэн болов гэж бодож байна. Ягаад тэгэхээр бас яг одоо сургуулаа сонгох гэж байгаа маш олон одоо төгсөгч сурагчд маань байгаа болов тэгэхээр эцэг ихтэйгээ бас зөвлөлдөөд хамтдаа ирээд бас яг одоо энэ сургуулийг сонгоход ямар байх уу гэдгээ тийм өдөрлөгөөс бас мэдээллийг аваад бүр өдөрлөг дээр очивол та бүхэнд бас бүр илүү их боломжуудыг олгож өгж байгаагаар давуу талтай байгаа. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. баярлалаа. 네, 오늘 오신 정말 감사드립니다. 네, 만나서 반가웠습니다. 반갑습니다. 네, Монголын одоо бас яг ингээд хүмүүсийг оюутан залуусыг өшөө илүү те Монгол улсынхаа хөгжилд мэдээж хэрэг те энэ бол хөгжингүй улсад байгаа учраас Монгол улсын иргэнийг бас бэлдэх ийм сайхан мэрэгжил байгаа учраас та бүхэндээ ч гэсэндээ маш их баярлалаа. 이제 몽골은 조금 한국에 비하면은 조금 이제 선진국이라서 후진국이라고 저희가 하잖아요. 몽골의 인재를 키워주시고 그리고 이제 몽골에 보내주셔야 돼요. 그래야지 우리 몽골이 발전이 될 것이거든요. 그래서 네. 감사드립니다. 네, 열심히 노력하겠습니다. За мэдээж хэрэг явж байгаа оюутнууд маань бас яг одоо гадаад улсад суралцаад тэндээс маш өндөр мэрэгжил мэдлэгийг аваад Монгол улстай иргэн ирж заавалчгүй Монгол улсаас хөгжүүлэх нь маш чухал байгаа шүү. Тэрийг одоо яг Монгол улсын ард нь үлдэж байгаа ард түмэн маань бас та бүхнийг хүлээж идэг шүү гэж хэлмээр байна. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн кофе цай нэвтрүүлэгтээ хамтаагаарай.